Сайн уу? Монголоор кино подкаст байна. Мөнгөн болон Харли байна. Сайн байна уу? Бид хоёр өнгөрсөн сард нээлттэйсэн кинодаас сонирхолтой санагдсан. Тэгээд үзсэн зарим киногоо ярьдаг байгаа. Тэгээд бид хоёр ерөөхдөө өөрсдийнхөө үзэл бодлоодыг яриад явдаг. Туйлын үнэн гэсэн үг бол биш. Тэгээд кино үзэх дуртай хүний хүрсэн сэтгэлдүүд гэсэн үг. За эхлэхийнхаа өнөөдрийн подкастаар ямар кинод ярихаа уйлаа товчхон дурдъя. За нээлттэйсэн кинодаас онцлог нь Pacific Rim Uprising том роботуудаар зодтолдог акшн кино байгаа. Ready Player One гэдэг Steven Spielberg-ийн найруулсан шинжлэх ухааны зөвлөлт кино. Isle of Dogs гэдэг stop motion хүүхлийн кино. Tomb Raider гэдэг ижил нэртэй видео тоглоом сэтгүүлжсэн кино. Энэ кинодын тухай ярина. За үзсэн кинод явд. Би болохоор Water for Elephants зааныг услах ус. Тэгээд The Greatest Showman гэдэг саяхан гарсан кино байгаа. Хоёулаа ер нь ямар нэг сэдвэр кинотоо үзчихье гэж өнөх подкастаар ирсэн те. Тэгээд энэ хэлсэн кинод яг ямар санаатай кино тийм. За надад энэ асуултыг таалагдж чинь би хариулъя. Эхлээд ингэсэн юм а. The Greatest Showman гараад энэ нөгөө Hugh Jackman тоглосон musical байгаа шүү дээ. Саяхан өнгөрсөн сард л үү кинотеатруудад гарч аваад буусан байгаа. Тэгээд энийг үзчихэд ягаад ч юм энэтэй нэг холбоотой сэдвтэй кино үзчихэд musical үзэх гэснээр за арайч бас уйтгартай муу гэж бодоод ер нь циркийн сэдвтэй киноноо сонгож авч үзсэн байгаа. За би болохоор их ингийн ер нь тийм том амттай том мангасуудтай кино үзсэн. Pacific Rim 2 дугаар анги, Godzilla, King Kong, Cloverfield энэ үзээд ирэхэд төрсөн сэтгэлээ ярих гэж бодсон. За ингээд подкаст эхлэе та. За эхний кино Pacific Rim Uprising хэдэн жилийн өмнө гарч ирсэн Pacific Rim-ийн үргэлжлэл байгаа. Найруулагч Del Toro өөрөө зохиолын бичиж найруулжсэн эхний ангийнхнууд. Тэгээ хоёрдугаар ангийнхнууд өөрөө продюсер хийсэн ч гэсэн нөгөө сая Оскар авсан Shape of Water дээр ажиллах гээд нэг өөр хүнд өгсөн байгаа. За найруулагч Steven DeKnight гээд 53 настай Америк хүн байгаа. Анх удаага кино найруулж байгаа юм байлээ. Тэгээ өмнө нь нөгөө нэг Stars гээд Америкийн суугдын тэрэн дээр нэг Spartacus гээд нөгөө Roman Bolson Spartak-ийн тухай шоу байдаг. Ер нь маш их баримтат кино юм уу шоу юм уу? Шоу, цуврал. Эсвэл маш их тийм нэмэх 18 минут гардаг. Үзэхэд бол үнэхээр зугаатай түүхэн цуврал гэж хэлж болно. Яг хоо historical accuracy үнэн бодолоос нэг онц биш ч гэсэн тэр хүний түүхээр ингээд сэтгэлээ тийм гоё шоу хийчихсэн аахгүй. Тинчээ ахлах зохиолч, гүйцэтгэх продюсерээр ажиллаж байсан учраас бас харьцангуй юм хайр хүн аваад ирчээгүй. Ерөөхдөө юм тулаантайтай холбоотой гэсэн үг. Гэхдээ шүүмжүүдийн үед ерөөхдөө тааруухан байсан. Rotten Tomatoes дээр мэргэжлийн шүүмжлэгчдийн 45%, үзэгчдийн 54%-д таалагдсан. IMDb-гээс 6 оноо авсан байгаа. Өмнөх анги дээр нь хайр гаригын дэлхий рүү товтлохтой энэ том мангасууд явуултын үнэдийг олж мэдээд одоо Pacific Rim буюу тэр амьтад гарч ирээд байгаа нүхийг нь хааж устгаж дууссан. Тэгээд хоёрдугаар анги гарсан учраас мэдээч хэрэг мангасууд нь дахиж гарч ирж байгаа талаар үйл явдал нь өрнөж байгаа. Del Toro-гийн өгсөн ярьсыг харсан ч тэр трейлерыг үзсэн ч тэр нөгөө нэг одоо түүх үечлүүд байдаг ч тийм одоо пост модернист, пост truth гэл нэг одоогийн фейк ньюс нэртэй үеийг нэрлэж чинь тэр шиг юм пост кайжу үе шиг ингээд харуулсан аахгүй ингээд хүн төрөлхтөө одоо энэ том роботуудыг бүтээгээд ажиллаж чаддаг боллоо. Тэгээд энийг одоо цааш яаж ашиглах вэ гэдэг технологийн талаас юм байх юм болов уу гэд хин хорон сатай байна. Тэгээд тиймэрхүү юм байхад л өсч бас тийм ч айх тэр нарийн нюанстай зохиолтой бол байгаагүй. Тэгээд би театрт үзсэн. Чи үзсэн үү? Үзсэн. Би театрт гэснээс Зайсангийн Cineplex илүү тэр шинэ кинотеатрт очиж үзсэн байгаа. Ер нь айгуу таалагдсан. Хэр юм байна? Барилга нь бол цоош юм байлээ. Оронгуут нөгөө шинэ барилгын өнөрнөртэй. Тэгээд бид нар нэлээд орой үзсэн болохоор хүн нэг их байгаагүй. Тэгээд дууралт дүрсэн хувьд л ярих юм байгаагүй. Угаасаа ийм юм билээ л дээ. Нөгөө кинотеатрын дэлгэцний энэ гэрэл гэдэг чинь настай байд юм байна л да. Тэдэн цаг асаад бүдгэрдэг нэтрэгээд. Тэгээд бүх юм шинэ байсан болохоор дуу дууралтын хувьд л өстой ярих юм байгаагүй. Оо зүг. Би дээр нэг нээлтэн дээр начаад амар олон хүнтэй чихэлдүүхэн жоохон давч байхал газрын дээр кино үзээг байхгүй юу. Тэгээд надад Shape of Water үзээд утгын нэгсээ ойлгог болохоор Del Toro бас Pacific Rim-ээ жоохон хойшлуулж чад өөрөө энийг найруулсан бол бас ямар болох байсан бол гэж бодогдсон. Яг өөрөө продюсер хийгээд зохиолын бичээд ингээд хийчээрэй гэсэн ч гэсэн бас тэр хүний хийх байсан юм бас өөр юм шүү дээ, тийм. Эхний анги нь бол анх үзээд бол надад нэг хон санагдж байгааг байхгүй ингээд зохиолууд нээр логик зөрчлөлттэй юм шиг. Pacific Rim ээ нөө. Тийм. Гэхдээ хамгийн таалагдсан нь мэдээж хэрэг тулдаанууд нэсэн зөвүүн нэг Орсын Jäger, Хятадын Jäger гэж гарч ирэл тэгэл Америк авсрал гээд тэдний зөвүүн байсан тулаад нь гоё юусэн. Тэгээд нөгөө энэ жилүүдийн хугацаанд тэгээд янз янзын том акшн кинод гарч ирж ялангуяа нөгөө Transformers-аас нь Tesla энэ киногч бас үнэхээр муугар хийж болд юм байна гэж олж мэдээд
Pacific Rim-ийг эргээд үзэхэд эн чинь бас тийч муу кино байсан шүү гэж боддог болсон л та. Тэгээд хоёрдугаар ангийнх нь хувьд бол яг хамгийн магтууштай юм нөгөө тулаанууд нэсэн. Нэгдүгээр анги нь бол анзаарах юм бол хөвчлэн далай дотор эсвэл харанхуй шин үйл явдал нь өрнөдөг. Энэ анги дээр болохоор өдрийн цагаар ихэнх тулаанд нь болдог учраас үзэхэд цэвэрхэн хаана юу болоод нэхэр юм бол их байгаагүй. Зохиол нь бол нэлээ асуудалтай юм шиг санагдчихсан. Шин дөрүүд оруулж ирсэн байсан. Ихвчлэн нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд байсан. Тэгээд миний бодлоор бол арай олон дүр өгсөн болгоо ялах гэсэн. Яг хүүхдүүд болохоор тэгээ хамаагүй өгүүлж болох байсан бол тэгээ одооний залуучууд яах гээд тийм залуу демограф сонгоод дүрүүд нь авцсан чинь нэг тийм болсон шиг санагдсан. Зарим дүр мөр нь бол бүр шал илүү байсан. Тэр нэг механик охин энэ нь бол зохиолыг маш уршуулах юм байхгүй зүгээр л гол дүрийн хоёр залуу нь хинэн авч чадах гэж тийм нэг тийм утгагүй юм болоодсэн нэг таалагдав. Гэтэ угаасаа эхнийхээ бол гүйцэхэргүй харагцсан. Яаж ч утсан. Урд нь байсан жүжигчдээс Макогоос өөр хүн байгаагүй зү. Мако тэгээд нэг хоёр сайентистээс шүү дээ. Тийм. Тэгээд хамаг гой гой жүжигчд нь өөрснөө байхгүй. Дээрээс нь зохиол нь нэгийгээ бодвол шал өөр сетапт болж өрнөж байгаа болохоор надад нэг тийм гоё дурсамжтай санагдаагүй. Тийм тэгээд нөгөө эхний ангийнх нь тулаанууд нь зөвүүн байсан ингээд нөгөө Орсын ягэрнт ч амар брутал ингээд зодуулаад нисгчт нь живээл ингээд үхдэг штэ тий. Хоёрдугаар анги дээр нэг тийм үед ерөөс нэг байгаагүй. Хүмүүс өгч байгаа тийм ч харагдаг болохоор нөгөө ямар аюул тэнцээ явагдаад байна гэдэг нэг ойлгож авах юм бэрхшээлтэй байсан гэх юм. Тэгээд эхний ангитай харьцуулт бол хамаагүй гээгээлэг тэгээд тэр тулаануудынх нь одоо хүмүүст очиж байгаа хохирлын жоохон цус нууж юм тийм багасгацсан шиг санагдсан. Бусдаар бол үзэхэд бол урамтайсан. Трансформерсын тулаан үзээд би юу ч ойлгохгүй ойлгож хийж боддог. Энэ бол үзэхэд бол нүд байсаар гэж чадсан. Тэгээд ч нарийн ширийн зохиол биш зүгээр л юм том мангас том роботер нэгнийгээ дэлб зодж байгааг л үзэх гэж орсон юм чинь. Хүссэн юм бол ирэхэд авсан. За дараагийн кино бас science fiction байна. Ready Player One гэдэг. Энэ сард нээлттэйсэн кинодыг хараад хат ерөнхийдөө шинжлэх ухааны зөгнөлт тэгээд ирээдүйд үйл явдлууд нөрнөд байгаа байхгүй. Дараа нь тэр Isle of Dogs нэрэд бас ирээдүйн Японд өрнөж байгаа. Стивен Спилберг найруулж байгаа. Мань чинь энэ жил 71 нас өдрийг зооглож байгаа юм байна. Шинжлэх ухаантай ер нь ямар кинод найруулжлаа гэдээ эргээд харсан чинь нөгөө Minority Report гэдэг Том Крузийн тоглож исэн гэмт хэрэг болохыг урьдчилж мэдээд цагдаарт хэлээд нөгөө нэг хэрэг үйлдэхээс өмнө барьж авдаг үйл явдалтай кино байдаг. За E.T. гээд жижиг хайр гаргийн хүнтэй хүүхдэд нөхөрлөж байгаа талаар кино байдаг. Artificial Intelligence гээд нөгөө хүүхэд нь яагаад ч үлээтэй коматоз байдалтай болоод тэгээ хүүхдэд орлуулахын тулд тийм л оюухантай робот хийлгээд нөгөө хүүхдэн сэрээд нөгөө робот хаягдаад хэдэн мянган нөгөө Пиноккиогийн цэнхэр шидтэн мэдтэн гээд үнслэлцэн тэр зөндөө гардаг гэсэн чинь тийм тэрийг бас найруулжсан. Тэрэн дээр нэг амилдаг Teddy Bear гардаг үгүй юу? Мөн яг тэр чинь. Би харин ерөөс тэр киноны учрыг нэг саалгадгүй байсан. Цаана бас тиймэрхүү storyтэй байсан юм байна. Тийм, ер нь жоох өрөвдөлтэй кино л да. За тэгээд War of the Worlds гэдэг бас Tom Cruise-ийн тоглож ирсэн нөгөө дээрийн зохиол дээр сэтүүлж ирсэн харийнхантай байлдаад кино. Jurassic Park буюу Юурийн галвын цэцэрлэгийг бол багада хар мянга үзсэн. Тэгэхээр гоё юусэн. За тэгэхээр Spielberg-ийн одоо хамгийн сүүлд гаргасан шинжлэх ухааны зөвлөх киног бол энэ кино байна. Шүүмжлэлийн зүгээс бол оноо их өндөр өгсөн. Rotten Tomatoes дээр шүүмжлэгчдийн 76% нь үзэгчдийн 80%-д таалагдсан. IMDb-гээс 8.1 оноо авсан. Үйл явдал нь яаж яах вэ гэхээр ирээдүйд 2045 он амьдрал бодит байдал ирэхэд их онцгүй болоод тэгээд virtual reality буюу одоо энэ хийсвэр бодит ертөнцийн технологи бүр илүү их хөгжөөд тэгээд хүмүүс ирэхэд тэнд цаг зав зарцуулж байгаа өөрийнхөө хүссэн зүйлээр хүссэн үйл явдлаар байж болдгоор харуулсан ба тэгээд энэ технологи болохоор Oasis гэдэг. Oasis-ийн зохиогч нь нас бараад за би ийм нэг юм нуугаад үлдээсэн. Тэрийг олж чадсан бол энэ Oasis-ийг эзэмшин өчнөө юм өвлж авна гэдгсэн. Чарлигийн шоколадны үйлдвэрийн нэг шинжлэх ухааны зөвлөлт хөлбөр юм шиг үйл явдалтай харагдсан. Тэгээд трейлер зургууд нь харахад бол ер нь бөөн л ностальжи юм шиг харагдчихсэн шүү дээ тий одоо бараг 70-80-аад оноос хойш бүхэл кино, видео тоглоомын pop culture reference-үүд байсан. Бүр Японы Gundam-аас эхлээд тий бүгжний эзэн Tron, Iron Giant, Akira, Tomb Raider, Duke Nukem бүр нөгөө Back to the Future гээд өчнөө олон баг бидний дуртай үзэж харж исэн таньдаг гээд бүхлийн үдэ тэнцэн ингэ шитгээд оролцсон байгаа. Зохиол нь бол хүмүүс таархан гэдэг юм байлээ. Би бас хэсгүүд нь уншиж үзсэн чинь нэг тийм хоорондоо авцалдаа байхгүй ингээд бөөнлөө эн чинь нөгөө нэг тимийн дээр атдаг тимч гэдэг сануулад хүмүүсийн тим дээр нэг дөрөөлөд номоод сарах гэдэг шиг зохиож харагдсан. Ахаа. Үнэхээр сайн найруулагч ажилласан болол кино нэг нэлээд гайг болсон шиг санагдсан. Тэгэхгүй юмнаас зулаагаад яг нэгийг барьж авсан юм ерөөсөй байхгүй юм байна. Axel World гэдэг аниме байдаг байхгүй юу? Тэгээ бодит амьдрал дээр амар царай мата бүдүүн хүүхэд.
Тэгээд 10 жилийн сурагч. Тэгсэн чинь тэдний сургууль нот дээр нэг тийм од охин байдیں۔ Айгу гоё хөөрхөн турхаан тэр. Тэгээд тэр хоёр болохоор яг тэр Axel World гэдэг бас юм virtual reality руу ороод өөр ингэсэн тусгай өөр дүрд ороод тавранд айгу сайн найзуулдаг. Тэрэн дээр ч гэсэн ер нь ингээл setup нь тэр virtual reality руугаа оронгууд ямар ч утга авцалтай авахгүй хөсөл додолтч болно, хөсөл тоглоом тоглож болно. Тэгээд ер нь нэг тийм дүрм журманд баригдахгүй плот гэдэг ах нэг юм байхгүй юм санагцсан ш тэр хийсвэр ертөнцид нь бол тийм номыг нь их зохиолын хүмүүс бол их шүүмжилж илээ. Бараг шинжлэх ухааны зөвлөлтийн ертөнцийн Twilight энэ гэж байгаад. Гэтэ Spielberg ер нь тийм 80-аад оны ностальги дээр ажиллахдаа сайн юм чинь. Тэгээд кино нь бол дажгүй болсон шиг байна. Spielberg юм чинь уус яач утсан муу кино ихгүй хөө. За дараагийн кино I Love Dogs буюу Нохтын арал гэж орчуулж болно. Stop motion animation өмнөх подкаст хийжсэн нөгөө Early Man, Wallace Gromit дахиануудын орголт энэ шиг зогсоож зургийг авч хийсэн кино байгаа. За найрлагч Wes Anderson 48 настай Америк хүн байгаа. Хүмүүс бол ер нь их тийм их өвөрмөц зураг авалт харагдах байдалтай гэдгийг мэднэ. Grand Budapest Hotel, Fantastic Mr. Fox гэдэг. Надад болохоор Moonrise Kingdom хамгийн их таалагддаг нэг Scout хүү нэг охинтой хамт оргоол тэгээ тэрийг нь хүүхдүүд наавч энэ хайгаал байдаг. Нэг тийм хөөрхөн кино байдیں۔ Би ихний хоёрын л үзсэн. За шүүмжлэгчдийн хувьд 93% таалагдсан, үзэгчдийн 91% таалагдсан. IMDb-гээс 8.4 маш өндөр оноонуудыг бол авсан байна. Үйл явдал нь яадаг вэ гэхээр ирээдүйд Япон улс тэгээд нохойны ханиад юм уу нэг тийм өвчин гарлаа гэд засгийн газраас нохойнуудыг карантинлах хэрэгтэй гэж байгаа юм л да. Тэгээд нохойнуудыг нэг тийм хогийн цэг шиг арал дээр авчиж хаяад тэгээд нэг хүүхэд нохоогоо хайж очих гэх тэр арал дээр очиод тэгтээ эн чинь нэг инээтэй юм нохойнууд нь англиар ирдэг хүүхэд нь японоор ирдэг заяа. Тэгээд гол дүрийн хүн нохоогоо аврах гэж хөөцөлж явсараа нөгөө нохойнуудаар тосолж явсараад энэ засгийн газрын нэг нууц хуйлтай байна гэдгийг олж мэдж байгаагаар үйл явдлыг төрүүлж байгаа юм билий. Зургийг харсан чинь би бол шал сонин кино гэж бодоод трейлерыг нь үзсэн чинь би энэ кино яг одоо үзэх хэрэгтэй гэж бодож байгаа юм. Тэгээд ер нь бөөн одуудл дуу оруулсан байлээ. Breaking Bad-ийн Bryan Cranston, Edward Norton, Scarlett Johansson, Bill Murray, нөгөө John Lennon-ийн эхнэр байсан Yoko Ono хүртэл дуу оруулсан билээ. Тэгээд энэ 2018 оны 3 дугаар сарын байдлаар одоо яг одооны байдлаар энэ кино бол ийм хамгийн урт үргэлжлэх хугацаатай stop motion кино гэж явж байгаа юм билээ. Өмнө нь амжилтын болохоор нөгөө Coraline эзэмшдэг байсан. Яг 2 минутаар богино хугацаад байсан юм билээ. Тэгээд энэ I Love Dogs гэж байгаа шүү дээ. Хурдан унших юм бол I Love Dogs болж байгаа юм билээ. Би нохтод хайртай. Тэгээ бодоод зөвхөн энэ жил чинь нөгөө нэг дорныхоо тоолоор бас нохоо жил гарч байгаа шүү. Тэгэхээр бас coincidence I think not гэсэн юм надаас хүмүүс. Яа найз минь. Бүр ядаргаанд ороод ийм юм боддог болсон юм байна шүү дээ. Юу вэ? Чин зүгээр гоё л тохиолгоо шүү. За. За дараагийн кино Tomb Raider видео тоглоом дээр сэтэлжсэн ээлжтэн кино байгаа. Найрлагч нь Roar Uthog гээд 44 настай норвег хүн байгаа. Ерөнхийдөө норвег кинонууд рекламууд найруулсан юм байлаа. Өөрийнх нь бүтээлүүдийн үед ерөнхийдөө нөгөө зураг авалт буюу cinematography, visual effect, computer graphic жүжиглэлтүүд нь ер нь их магтсан байд юм байлээ. Онцлог кино нэг бол Cold Prey гээд Норвегийн тийм слашер кино байсан. Хүүхдүүд ингэж цасан тоглож явж байгаад нэг эзэнгүү зочдууд л очоод тэр нь бас нэг юм Jason шиг тийм алуурчтай. Нийлээд ажгүй үнэлгээтэй юм байлээ. Tomb Raider-ийн хувьд Rotten дээрээс шүүмжлэгчдийн 50% нь, үзэгчдийн 60-50% нь таалагдсан. IMDb-ээс 6.8 оноо. Тоглоомууд нь бүр 90-ад онд их идэвхтэй гардаг байсан. Тэгээ сүүлд 13 оноос шинэ тоглоомууд нь гарч эхэлсэн байхгүй. Тэгээд тэр шинэ тоглоомных нь үйл явдал дээр сэтгүүлээд энэ киног нь хийсэн гэсэн байсан. Tomb Raider-ийн гол дүр Lara Croft гэж тэр эмэгтэй болохоор арай орчин үеийн эмэгтэй илүү акшн Indiana Jones гэдээ ойлгож хараг болно. Хүмүүс шүүмжлэгчтэй үед ерөөхдөө зохиол нь бол таарах юм аа. Тэгээд акшн хамгийн гол нь жүжиглэлт нь бол маш сайн болсон байна гэжсэн. Яг зөв. Киноны эхний 3-2 орчим нь бол гоё байна. Тэгээд сүүлийн хэсэг нь бол ерөөхдөө баг алччихээ л гэж хэлээ. Ер нь бол яг тэгсэн. Tomb Raider чинь тэрчээрэл ерөөсөө носталж л да. Наа баг бахта ажил руугаа аваач чинь тэгээд ажил дээр нь нэг геймер ихч байдаг. Тэгээд тэр геймер ихчийг хүмүүс тойрол тэр чи бөөнөрөө Tomb Raider тоглол. Юмэг нэг гоё хийж чаддаг хүнийг хийж байгаа маа хийхийг харах амар урамтай гэж тий. Тэгэл ингээл хажууд нь баг ингээл шимтэл үзэл кино үлсэн сэлээ сонирхолтой юм чинь. Яг цагт нь даалгаврыг амжиж биелүүлнэ.
Тэгэл амжихгүй бол за окей дараагийн удаа ингэх хэрэгтэй маань гэж стратеги дахиж боловсруулаад за дахиад яг ингэ шүү гэж бэлтэж байгаа л биелүүлэнгүүт нь бүр амар гоё нэг цаанаасаа ингэ сэтгэл ханамжийн мэдрэмж аваад тэг яг тийм юм үзээд өссөн болохоор тоглоомд нь ч тэр айгуу тийм сэтгэл уяатай байдаг. Тэг яг киног нь үзэж байхад бол яг л тоглоом дээрийн хүнд ямар гоё юм адреналин раш өгдөг тэрнтэй яг адилхан даалгаврыг ингэ цагт нь биелүүлэхгүй болохгүй тэр хооронд бас амар тийм IQ шаардсан юу юм бол айл юм болоо гэж бодох тийм чаленжууд айгуу ихтэй. Ер нь бол надад кинонд амар таалагдсан. Until яг чиний хэлдгээр тэр сүүлийн хэсэг нь жоохон plot twist буюу гинт зохиол нэг сонин тийшээ нэргээд. Гэтэ яг хуу тэглээгээд акшн бүх болж авсан үйл явдлууд нь бол үнэхээр сонирхолтой амар үзүүштэй байсан. Тэгээ гол дүрдэн тоглосон Алиса Викандри хүмүүс их магтчихлээ нөгөө Ex Machina Danish болгож тоглож байсан манайхан мэдэх бах. Ер нь нэг тийм нюанстай жүжиглэж чаддаг, их чадварлыг жүжигчин гэдэг. Харин өөрийнх нь дүрд Lara Croft-ийн дүрд ямар ч жүжигчд яригдчихсэн бэ гэхээр нөгөө Star Wars тоглосон Daisy Ridley. Тийм. Угаасаа бүтэхгүй шүү дээ. Гэтэ бүтэхгүй. За нөгөө Game of Thrones-ийн Daenerys Targaryen тоглосон Emilia Clarke сүүл Terminator тоглосноор манайхан харсан байх. Бас фейлдсэн. Suicide Squad-ийн нөгөө Enchantress Valerian тоглосон нөгөө нэг модель юм ихтэй Cara Delevingne. Delevingne. Яа бүр нэг амар тэр яг кино тоглоод би ерөөсөө сайн ойлгодог юм аа. Тийм тий. Тэгээд энэ жүжигчдийг ярьж байгаад харин Алиса Викандрийг сонгосон билээ. Тэрэнд бол үнэхээр баяртай байгаа. Тэгээд энэ магтаалуудын сонсоод байхад бол видео тоглоом кинод ер нь сайжраад байгаа юм байна. Tom Brady-г үзье гэсэн итгэл бол төрсэн байгаа. За нээлттэйсэн кинонуудын хувьд бол ингэж боллоо. Чиний кинодоос эхлэх ба. За тэгээд би үзсэн кинонуудаа ярив. Түрүүн хэлсэнчлэн би дандаа цирктэй холбоотой кинонууд үзсэн байгаа. 2011 оны Water for Elephants гэдэг жүжигчин Роберт Паттинсон тэгээд Reese Witherspoon-ы тоглосон драм романс төрлийн киногаа. Тэгээд зохиолч нь Francis Lawrence гэдэг энэ Австрид төрсэн Америк зохиолч байна. За энэ хүний ажилласан кинонууд гэх юм бол The Hunger Games-ийн цувралуудаар ажилласан мэлээ. I Am Legend гэдэг нөгөө Will Smith-тэй кино байлаа тий. Тэрэн дээр ажилласан байна. Бас сүүлд гарсан Red Sparrow дээр ажилласан юм билээ. За тэгээ Water for Elephants дээр үндсэн 3 гол дүрийн жүжигчний талаар богино мэдээлэл өгье. Нэгдүгээрт Reese Witherspoon-ы дүр болох залуудаа их ядуу тарчиг амьдралд өсч торинсон тийм өнчин бүсг байгаа. Тэгээ тэр эмэгтэй цирк үзэж агаад циркийн одоо шоумен гэх юм уу хөтлөгч тэр нэг улаан бичагтай хүмүүс оддаг штэ. Тэр залуу хоорондоо энэ хоёр хайрцагтай болоод циркийн шоумен залуу болохлээрээ найз охиноо гялс жүжигчин болгоод амттай үзүүлбэр үзүүлдэг тийм үзүүлбэрч эмэгтэй болгосон байна. За тэгээд энэ хоёр том цирк байгуулж хөгжүүлээд байж итл гол дүрийн жүжигчин болох Роберт Паттинсоны дүр малын эмч залуу байгаа. Эцэг ихтэйгээ амьдардаг байжсэн чинь эцэг их өнгөрлөө гэсэн шокинг ньюс сонсонгуудаа сургуулаа хаяад юу нь яасан чи яах вэ гэж оргож явж агаад энэ циркийн вагонд орчдөг. За тэгээд шоумений эхнэр Роберт Паттинсоны дүр хоёр хоорондоо хайр сэтгэлтэй болоод гэвчиг манай шоумен маань өөрөө тийм уура барьж дийлдэггүй сэтгцийн баг өвчтөг гэх юм уу да. Тийм огцон мууртай айгу хэцүү характертай хүн байж таардаг. Тэгэд энэ киноны бас нэг салшгүй хэсэг бол Рози гээд заан байгаа. Розиг болохоор маш их хөрөнгө хайж авсан. Тийм учраас эргүүлээд тэр зардлаа нөхөхийн тулд Розигийн үзүүлбэр өнд хүрэх ёстой гэдэг утгаар нь шоумен манай малын эмч чи ямар нэгэн аргаар энэ амтныг одоо үзүүлбэр хийж сургаа. Тэгээд манай эхнэр энэ заан дээр одоо үзүүлбэр хийнэ гэсэн даалгаврыг өгөнгүүтлээ. Үзүүлбэр ерөөсөө сурахгүй байсан чинь сүлбүүрээр зодоод ингээд хатгаад бүр тийм энэ кинон дэр ер нь амтнтай амар зөв бусаар харьцаж байгаа үйл явдлууд айгүйх гардаг. Гэхдээ энэ зааны ачаар манай хайр сэтгэлтэй хоёр хоорондоо нийлээд бас нөхөр нь ашгүй алга болоод өгдөг байгаа. Эндээс ч одоо take away яг юу юм бэ тэгээд. За take away дараа нь нэг амар ер нь бол нэг амар тийм deep мэд бодохтой кино айл нь ч байгаагүй яг үүндээ л. Хамгийн таалагдсан гэх юм бол 2017 онд гарсан The Greatest Showman гэдэг Hugh Jackman-ы гол дүртэн тоглодог кино байна. Трейлерын чинь над руу явуулжсэн шүү дээ нэг тийм. Тэгээд циркийн нөхцөлд үйлээр дүнж ахэр их өнгөлөг гэгээл юм тод. Тийм. Ер нь бол тиймсэн зураглалын хувьд бол гой сонирхолтой. Тэг цирк чи өөрөө амар гой exciting шүү дээ. Хүмүүс ингээд акробат үзүүлбэр үзүүлээл цирк руу бол угаасаа орлол бол шууд ингээд шал өөр
орон зайруу нэтэрч орсон юм шиг те нэг тийм циркийн арена дотор бол хүн гэж бүр ингээд гайхшрах гоё сонирхолтой амиг харж үзэгчл очдог болохоор яагаад ч нэг тийм өвөрмөц баяр ёслолын ч юм уу нэг тийм гоё тусгай мэдрэмж авч юм санагдав юм. За тэгээд киноны төрөл жанр нь гэх юм бол драма, романс байгаа. Зохиолч нь Майкл Грейси гэдэг австрал зохиолч байгаа. За гол дүрүүдийн хувьд товчхондоо гэх юм бол Hugh Jackman-ы дүр одоо шоумен хөтлөгч нэг улаан пижактай залуу маань өөрөө dreamer гэж ярьдаг шүү дээ. Мөрөөдөгч. Өөрөө нэлийн ядуу тарчиг амьдралтай өссөн. Тэгээд басны гол дүр болох эхнэр бүсгүйтэйгээ бүр бага бахта танилцаа тэр хоёр хоорондоо захиа солилцдог найзууд байж байгаад насан туршид суудаг. Эхнэрийнх нь гэр бүлийнхэн бүр анханасаа л үзэн ядаад энэ ядуу залуутай яах гэж зовх гэдэг юм бэ гэл нэг тийм эсэргүүцэл бол байнгын байдаг байсан болохоор магадгүй тэр үзэн ядалтан дээр тулгуурлаж одоо өөрийнхөө амбицийг драйв гэж ярьдаг чинь тэр их хүчийг олж авдаг гэсэн юм уу гэж бодсон. Тэгээд киноны туршид бол энэ дүр амар амбицтай. Яаж улам байж уу? Яаж улам олон хүнийг цирктэй оруулж ирэх үү? Яавал би ингээд бусдыг атаархтал амьдрах уу гэдэг нэг тийм айгүй их хүчтэй амбицтай дүр. Дараагийн гол дүр гэх юм бол Zac Efron-ы дүр байгаа. Zac Efron болохоор энэ Hugh Jackman-ы баруун гар. Zac Efron болохоор яг адилхан шоу бизнест шоумен хийдэг мөртлөө хизээч юм доод түвшний те хямдхан юм хийдэг. Тийм хямдхан юм хийдэг арай нэг класси тийм залуу байтал яаж хийж байгаа дохуулах хийсээр байгаа баруун гараа олгоод авчдаг. Тэгээд Zac Efron нэг дуучин бүсгүйг Hugh Jackman танилцуулдаг байгаа. Энэ бол ерөөсөө л одоо ингээд нийгмийн дээд зэндааны дээд давхаргын хүмүүсийн хамгийн үзүүштэй сонсууштай ийм од эмхтэй байгаа. Энэ л бол одоо ерөөсөө money maker гэж ярьдаг шүү дээ. Айгүй их мөнгө олж ирнэ гэсэн чинь манай нөгөө амбицтай хүн чинь хараад шууд за энэ эмэгтэйг л би өөрийнхөө номерт оруулах хэрэгтэй байна гэд нэг хэсэг анхаарлын циркээсээ бүр сарнаад энэ эмэгтэйгийн л одоо менежер болоод явдаг. Тэр хоорондоо циркийнхаа гэр бүлийнхнийг ч гомдоогоод өөрийнхөө гэр бүлийнхнийг ч гомдоогоод энэ эмэгтэй нь өөрт нь бас хайртай болж өөрийнхөө ч гэрэлтийг бараг сэвтээх нь холгүй юм болдог. Тэгвэл гоё санаа нь юу байсан гэхлээр нөгөө freaks гэдэг байгаа нийгэмд гадуурхагдсан хүмүүс маань нэг дээвэр доор бүгдээрээ цуглаад ямар нэгэн байдлаар урд нь яг цор ганцаараа байгаа юм шиг бүх юмыг өөрөө л тулаад өөрөө л зовоод байгаа юм шиг өөрөө л бусдаас өөр тийм муухай мэдрэмж төржсэн бол яг адилхан өвчин зовлонтой хүмүүсийг бөөнд нь ингээ нийлүүлчихээр бонд гэж ярьдаг шүү дээ. Хооронд нь үүссэн тэр холбоос үлбэ нөхөрлөл нь бүр улам бат болоод тийм ингээ өөрснөө цирктэй амьдардаг. Яг л нэг гоё нэгэн дээвэр доор амар гоё гэр бүл болж амьдарч байгаа нь харагддаг. Ерөнхийдөө энэ циркийн сэдвтэй кинонуудыг үзээд би юуг ойлгосон бэ гэхлээр түрүүн сая хоёлаа ярьсанчлан цирк бол орлоолол хүнийг алмааруулаад гайхшруулж баярлуулдаг гоё юм бас байнга байдгүй маань циркийн тайзны арт энгийнээс ч 7 доор хэцүү амьдрал өрнжид юм байна. Ялангуяа Water for Elephants дээр бол циркт ажиллаж байгаа дийлэн хүмүүс ямар нэгэн байдлаар шорон оронд орж исэн ч юм уу нэг тийм хин нэгнээс юунаас ч юм цухтах хэрэгтэй эсвэл хинт хүнд хаягдсан ч юм уу амьдралгүй болсон хүмүүс нийлээл ажил явуулж байгаа. Ялангуяа нэг критик ийм комент хийсэн байна. Darkest drama in brightest settings гэдэг нь хамгийн гоё нөхцөл байдал болж өрнөж байгаа хамгийн муухай үйл явдал гэж байгаа байхгүй. Тэрнтэй яг адилхан цирк бол байнгын харагдаж байгаа шиг гоё баяр ёслол шиг байдгүй. Ялангуяа амттай цирк бол айгүй хэцүү шүү дээ тий. Харахад ингээл янз бүрийн үзүүлбэр үзүүлээд байгаа боловч циркийн амттай маш яс бусаар харьцдаг, байнга зодуулж шүтүүлж жишээлбэл ингээл шүд хумсын бүгднгийн хаалгааны нэмс таслын аргаар авцсан л үгүй юм лээ. Тэр тиймэрхүү бас behind the scenes тайзны ард юу болж байгаа амьдралыг нь харлаа. Яг циркч багтаа үзэхэд мэдээж хэрэг зугаатай гоё л санагддаг гэсэн яг чаны боддог ч тэгээд өөрөө интернет орж чаддаг болсон шүү дээ. Сонирхоо байсан. Циркээс дээр юм байд юм байна. Тийм интернетээс өмнө ч тэр телевиз кино тэр үүсээд угаасаа цирк хэмэгдээд эхэлсэн байсан бол. Тэгээ би бас бодд юм аа хүний чинь нэг муухай давруу зам байдаг шүү дээ. Цирк бол ерөөсөө айгүй цөөхөн хоногоор тий. Зарим тохиолдолд бүр нэг хонол яваад өгдөг. Тэрэнд нь магадгүй нөгөө эрэлт хэрэгцээ нөөсдөг гэсэн юм болов. Ганцхан удаа ирнэ эсвэл 2 удаа тоглолтын яг амжиж үзэхгүй бол болохгүй маань гэдэг нэг тийм юм ховор байх үеийн нэг тийм гоё сэтгэл гэдэг шүү дээ тий. Одоо бол бүх юм элбэг дэлбэг болцсон. Тэгэл чиний хэлдгээр интернет ороод цирк байтгаа өчнөө гоё сонин цодын юм үзэж болдог болохоор хүн яг энэ нэг гоё циркийн урлагийг бараг л устж өгөө болох гэж байгаа юм л гэж би мэдээ. Одоо таалагддаг цирктэй кино гэх юм бол мэдээж хэрэг Дамбо байна нөгөө том чихтэй зааны тоглолтын хөрөг хөглээд байдаг шүү дээ. Сүүлд нөгөө American Horror Story-г Америк найзад үз амар гоё гээд үзсэн чинь цирктэй сизон явж исэн. Тэгээд яах гэж ийм хачин юм үзвэл гэж бодсон. Бүр дахиж үзээч цирк үзэх хэлэг болгоцсон. Үгүй одоо цирк гэхэр нэг яаж орчин үеижүүлэхэр юмтэй л гэж бодогдсон их удаа. Тэгэхгүй бол ингээд
дээр үе юм гэдгээр үлдсэн байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Ер нь тийм time capsule шиг шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө циркэд бас нөгөө юм юмнаас хөөгдөж туugдж байгаа, зүгтааж байгаа хүмүүс ажилтдаг гэдэг утгаараа ч юм уу нөгөө circus clown-ы талаар циркийн айлаалагч нарын талаар нэг тийм аимшигын түүхүүд өгдөг шүү дээ. Тэр баг үнэн бах уу? Угаасаа тэгэл нэг хоноод яваад өгнө. Нэг хоноод явахдаа ер нь хаач юу хэм мэдлээ ер нь. Тэр нь айгу амар санагдсан шүү. Тэгээд циркийн ханад үзээд ер нь overall өөр юу гэж одоо дүгнэлт одоо окей циркийн арталт нь угаасаа хүмүүс ажиллаж байгаа ч хүмүүсийн драма байж таарна тий. Өөр кино талаасаа эсвэл амьдралын одоо мэдгүй үзэх үзэл яаж үйлчлсэн ч гэдэг. Ямар инсайт болж байгаа. Хаа. Never mind. Намайг ярих юм ба дууссан баг ч юм асуух юм бэ. болохоор сая Pacific Rim-ийг үзээд тэгээд ер нь Том Hanks-тай кино үзье гэж бодсон юм. Сүүлд King Kong гарсан тэгээд тэрний өмнө Godzilla гарсан Pacific Rim гэдэг Cloverfield гэдэг нэлен дээрмийн кино гэсэн явсан. Тэгээд би яг нэг киногоор нь ярихгүй зүгээр ерөөхдөө төрсөн сэтгэлдэл хуваалцъя гэж бодсон байхгүй юу. Тэгэхгүй ингээд хоорондоо замбраа кино ярихаар угсаа нэг сонирн болоод нэгээд бүгдээрээ шийдсэн шүү дээ тийм. Комментууд нь тэр ярилцж байгаа. Бүгдээрээ. За. Тэгээ яг нөгөө Godzilla чинь 50 доноос гараад Япончуудын нөгөө цөмийн зэрэгтэй тулгарч ирсэн тэрний илэрхийлэл юм аа. Угаасаа Godzilla чинь засаг хитвчлэлээр л одоо энэ том болсон Manx гэдэг чинь тийм. Тэгээд орчин үед ер нь том Manx-ыг ханаад яг юу гэсэн утгатай болоо гэж бодлоо л доо. Тэгээд юуг символ хийгээд төлөөлөд байна гэж үү? Тийм. Яг хүмүүнд л өөр бодол төрөх л болтой. Гэхдээ миний бодлоор нөгөө HP Lovecraft гэж зохиолч байдаг шүү дээ. Бас нэлээд дээр үеийн аимшиг зохиолч байхгүй юу? Тэгээд cosmic horror гэдэг жанрыг одоо үнслэгч гэж хэлж бараг болно. Яг хуу цаг үеийнхаа өөр бас их нөлөөлөгдсөн лээсэн л да. Тэгэхээр тэр хүн юуны тухай бичдэг байсан бэ гэхээр хүн төрөлхтөн гэдгийг тоодгүй юу гэдгийг мэдэхгүй мэдсэн ч анзаарахгүй юм тэгтний юм хүчнүүд байдсан байна гэдэг талаар бичдэг байсан аахгүй юу. Тэгээд хүмүүс өөрсдөө чухал биш юм байна. Бидний ертөнцийн төв биш юм байна гэдгийг олж мэдхээр зохиолууд тэр нь галзуураа дуусгах юм уу тийм. Тэр хөдөлтэй 5 6 настай хөхөд шоргоочны үүр ингээд эвдээч ч юм уу тийм. Эсвэл бид нар ингээд ялааш мал алаа явж байгаад яг адилхан үйл явдал харагдаж байгаа байхгүй. Ялаа алахтай юм тий хүүхэд царцаад ирэх гэж идэхдээ ерөөсөө энэ юу гэж бодож байгаа бол тий. Энэ ямар түүхтэй бол гэж хизэж боддгоо. Гэхдээ машинаар жолоож явж байгаа ч юм ингээд замаасаа гарахгүй тал зүгээр чигээрээ жолоод байна шүү дээ. Ямар нэг шавж хорхой таарлтын бүүм тий тэг ишгтэй харамслагчгүй ямар нэгэн бодогч зүгээр л indifferently ингээд юу ч бодохгүй өнгөрөл явчихдаг тий. Тэгээд бид нар ертөнцид ингээд ганцаархнаа болохоор амьдрал ганцхан энд байгаа шиг болохоор бид нар өөрсдөө чухал гэж бодчихдаг. Тэгтэл бид нар өөрсдөө юу гэж бодож байгааг doesn't give a shit гэсэн тийм амьтад байж болдгийн гэдгийг үзүүлж байгаа энэ кино зэмс нэгдэг. Тэгээд Manx том амьтад кинод яг хуу Transformers тэгээд CGI итгэхээ ороод явчихараа нөгөө хүний элемент нь алга болоод амьдралаас бүр улам холдоод тэгээ зодтолцсон ч гэсэн өвдөж байгаа юу өвдөл нь яаж мэдрэж байгаа гэдгийг ойлгохгүй шүү дээ. Хүмүүс зодтолж байгаа бол тэн зохиорч бас нэг тэг санагдаж шүү. Гар нь ингэж байгаа даа гэж бодогдно. Тийм хэд болохоор тэхээ байждаг. Эхний Pacific Rim 2 дахь Pacific Rim 2-ыг харьцуулт бас тэгсэн гэсэн аахгүй юу. Эхнийх тэр нь дотор нь жолоож байгаа хүмүүс жирийн үед ямар дийг харсан, зодолж байхдаа ямар үдийн тэр том робот нь өөрсдийнх нь зэвсэг нь хамгаалт нуусан тэр юм нь офс нь гэрэнтэй ингэж сөнөөд задлж хаяад эвдэж байхад нь хүмүүс нь дотор нь яаж алгаж байгаа гэдгийг харж байсан болохоор хоёр дээр нь тийм байхгүй хитрхи цэвэрхэн, хитрхи гламуртай болчоороо тэр бодит байдал нь ингээд алга болоод байгаа санагдсан. Сүүлд Godzilla King Kong трийг үзээд бас нэг өндөр сэтэл төрөөгүй. Зүгээр амтд явж байгаад хүмүүс тэрэнд реакт хийгээд тэрнээс ямар ч нэг бодол төрөхгүй энэ хотыг нураагаад байна. Нэг зогсох хэрэгтэй ч тийм ингээд ерөөсөө тэр болж өнгөрсөн бас ямар нэг юм авч үлдэхгүй байгаа юм шиг харагдаад байхгүй. Харин Cloverfield-ийг үзэхээр болохоор ингээд харьцангуй юм personal story гэдэг чинь. Би яг нэг шоргоолны харах өнцгөөс байгаа байхгүй тэр кино болохоор. Тэр Manx тэр цөм бөмбөг хайж гисэн зогсдоггүй шүү дээ тийм. Тэгэл бас нэг юм том амтантай ч юм харгар гэмтэй кино үзэж яхаас хэрэгтэй юм байна. Тэгвэл бас ингэж юм нөгөө ертөнцийг үзэх хүслээсээ нэлээд дараахан болох юм байна гэж бодогдсон. Юм гэдэг чинь учирч амтантай шүү. Бид нэр байнгын байхгүй шүү гэж. Тэгээд яг Lovecraft-ийн үед нэмээд хэлэхэд мань хүнийг амар racist байсан гэж ярьдсан байлээ. Харгарийнхны тухай бичгээр ямар нэг хар юм уу шар хүмүүс улаан хүмүүсийн тухай спайс байх магадaltaй гэсэн ч юм байт. Тэгэхээр ер нь өөрсдөө биш юмуудыг бид нар яаж хардаг гэдгийг л харуулж байгаа юм бол та тийм. Япончуудын тэр нь цөмийн бөмбөг Godzilla байсан. Одоо Америкчуудын юу гэдэг терроризм ч юм мэдхгүй тийм. Монголчууд том араатны тухай кино ихээр
эдэн бидний ямар түүхэн айдастай холбоотой болоо гэдээ бодохоос сонирхолтой санагдсан надад. Магадгүй хоёр том улсын дунд тавьчихсан болохоор юм хоёр том мангас ч гэдэг юм. Тэр нь тийм илэрхийлж гэдэг юм тий. Нөгөө цагаан хэрмийн дээр террористуудын халдлагаас хамгаалж барьсан хэрэмгээ ичсэн байдаг шиг үү. Тийм нөгөө Great Wall гэж хэцүү байсан шүү дээ тий. Тэгэхээр тэр кинон дээр ч гэсэн бас нөгөө хятадтай уламжлалт сэтгэхүй тий. Хаанд авч орж ирдэг хин хүнийг ялах ба хятадтай байсан гэдгийг ингэж харуулж байгаа байхгүй. Тэгээ юу гэж те. Тийм найзууд тэрхэр зүг шүү дээ. Монгол гэж нөгөө юу илээ гэж асуугаад нөгөө мулан биш шүү дээ. Тэрний нөгөө нэг сөрөг дүрийнх ингэ. Тэгэл ерөнхийдөө байсараа. Манайхан ч амар зөвөн шүү дээ. Юу хөдөр чирэг нөхдөөд ууланд хүртэл цээж нүцгэн явж байна. Зүгээр таарсан хятадтай айрын болгоныг арчаал яваад яг гол дүр болохоор нөгөө яалчгүй плот арморт болоод дийлчихэж байгаа юм л та. Тэгээд түүхэн дээр шугалчны талаас. Тэгээ сүүл таалагдсан том мангасыг кинод гэвэл Pacific Rim 1 яг хоо 2 нь л юм да. Cloverfield бол үгүйсээ таж үзсэн. Надад бол 2-1-ийг яста хаана чүрхгүй гүцэхгүй санагцсан. 2 дугаар ангийнхан тэр өдрийн цагт тулдаг тэр цэвэрхэн харагдах байдлыг нь тэр 1-р ангийнхан нэг жоохон gritty харанхуй байдлаар нийлүүлсэн бол яг гоё кино болох гэсэн шиг санагдсан. Өнөөдрийн подкастд бол ингээд тэмдэглэж байна. Анх удаа яг сэдвүүдээр төвлөрөөд ярьсан бас сонирхолтой туршилт байсан болоо гэж бодож байна. Чи ирэх сард юу ямар кинод үзье гэж бодож байна? Би Paddington 2-ыг харсан. Тэрийг л занцсан байгаа да. Тэр баага техник би ерөөс ойлгохгүй байгаа шүү дээ. Юу нь тийм гоё юм. Яг хөөрхөн шүү дээ. Багтаа чи үзчихсэн хүүхлэн кино байсан юм тэр. Paddington уу? Тийм. Бид нар нөгөө нэг боролдаан цаг гэдэг шиг англи хүүхдүүдийн цуг өссөн, Америкийнхаар бол нөгөө нэг комик уншиж өссөн хүүхдүүдийн гэдэг шиг яг нэг тийм байхгүй юу? Paddington баавганы талаар хүүхэлтэй одоо үлгэр сонсч өссөн ч гэдэм үү. Тэгээд Английн соёлын сашгүй нэгэн хэсэг. Тэгээд тэр дүрийг эргүүлж авчирч байгаа болохоор надаас хөөрхөн санагдсан юм аа. За тэгээд Paddingtonтэй холбоотой ямар сэдвэр кинод үзсэн гэсэн. Тэгээд харин харж байгаад хүүхдийн кино үздэг юм уу гэж бодож байна. Family friendly тий. Зүг. Сая хоёлаа подкаст хойшлуулсан хооронд би юунод үзлээ дээ жоохон тийм байж болохгүй хайрын тухай кинод үзлээ л дээ. Тэгээд нөгөө бүхтэр бол Brokeback Mountain комментэр бичсэн Sofia Coppola-гийн нөгөө Lost in Translation үзсэн. За. Тийм Sofia Coppola-гийн нөхөр байсан Harry-г би ахаад үзсэн гэж бодож байгаа. Өмнө үзсэн л дээ. Гэхдээ подкаст зориулаад дахиад нэг үзье. Тэр хоёр чинь эхнэр нөхөр байжгаад эхнэр нь Lost in Translation-ыг хийгээд нөхөр нь Harry хийсэн байхгүй юу? За. Хоёулаа шилдэг зохиол авсан Oscar-аас хайрын тухай кинод. Тэгэхээр салсан хоёр хүний хоёр перспектив харагдах гэдэг байна шүү дээ. Тэгээд нөгөө наач бүр яг нэг гоё юм хов базж байгаа. Босгоо тийм. Тийм тэгээд нэмээд нөгөө Benjamin Button-ыг үзье гэж бодож байгаа. Brad Pitt нөгөө уруугаараа насалдаг хөгшин төрөөд үзчихээг байлаа надад. Үзчихсэн. Яг хоо подкаст болоод дахиж сэргээж үзээд ингээд нэг санаа илэрхийлье гэж бодохгүй яа. 4-р сарын подкастд бол тэгж бодож байгаа. За би тэг хүүхдийн кино үзье гэж бодож байгаа. Өөрчлөгдөхгүй л. Тийм харин нээлттэй кинодын болохоор Avengers Infinity War гарч байгаа 4-р сард. Тэгээд Dwayne Johnson тоглож байгаа Rampage гэх нэг сонин кино бас хараадсан. Трейлерыг ч үзээг явж байгаа. Гэхдээ Dwayne Johnson тоглож байгаа болохоор хөгжөлтэй дүү акшн кино байгаа гэж бодож байна. Truth or Dare гэдэг Blumhouse-ын гаргаж байгаа нэг шинэ аимшиг кино байсан. Трейлерыг үзэх юм бол нэлээ эвгүй байлээ. Тэрийг бас сонирхоод байгаа. Наа тэгээд 4-р сард бол инфо кинод байна. Гэт цаг гарган үзсэн сонсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд юу гэж бодож ин ямар кино үзэх вэ сэтгэлдээ төвлөлтэйгээрээ дараагийн жилийн хүртэл төрөө баяртай. Мөнгөн болон хайрлаа. Баярлалаа баяртай.